Ойн салбар бол дан ганц байгаль орчинтой холбоотой асуудал биш. Улс орны эдийн засагтай шууд холбогдох асуудал юм. Тиймээс банкны салбар, Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ойн салбарыг дэмжих ажлыг эхлүүлж байгаагаа ойн салбар ба ногоон санхүүжилтөд зөвлөлдөг хуулиар зарлалаа. Тодорхойлбол банкны салбаргүй сум суурин үгүй шиг ойн модгүй газар нутаг гэж үгүй. Тиймээс ногоон хүчлийн төлөө хамтран ажиллах учиртай гэлээ. Хөвсгөлийн улсаас ихтэй бэлтгэс үүрголын усны түвшин өмнөх өдрүүдээс 10-аас 25 см-аар нэмэгдэж, үүргол олон жилийн дундаж түвшинг 20 см-аар, бэлтгэс гол үерийн түвшнийг 20 см-аар тус давжээ. Мөн их янганы нуранаас ихтэй халах гол ялалт баг орчимд үерийн түвшинг 7 см давсан хэвээр гэнэ. Иймд голын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж байгаа хүмүүс үерийн аюулаас өрсөлдөн сэргийлэхийг цагуур орчны шинжилгээний судалгаа мэдээллийн хүрээлэнгээс анхаарууллаа. Улсын хурлын дэргэд 26 гишүүнээс бүрдсэн боловсролын салбарын тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах лобби бүлэг байгуулагдлаа. Тус бүлэг боловсролын салбарт хийх энэ тэргүүний ажлуудыг эренбэлж, асуудал бүртээ нэгдэн дуу хоолойгоо хүргэхээ мэдгдлээ. Тодорхойлбол аливаа асуудалд саналаа нэгтгэж, засгийн газарт өгөх зэргээр эцсийн үр дүн гарах хүртэл хамтран ажиллах юм байна. Лобби бүлгийн дараагаар гал удрах гишүүн ажиллана. Төв аймгийн Замар сумын хайлааст 3 дугаар багийн 18 гих газарт 3 настай эмэгтэй хүүхэд 30-аас 50 метрийн гүний цоногт унжээ. Үйл явдал 27-ны 12 цаг 40 минутад гарсан бөгөөд могойнууд камер ашиглаж шалгахад хөлөөрөө ороод гацсан байжээ. Аврах баг бугуйлдаж гарах арга хэмжээг авсан ч хөшөөд гарах боломжгүй байжээ. Тиймээс 4 метрийн зайтай шатлан ухаах ажлыг эхлүүлжээ. Хүүхдийг аврахад 100 гаруй хүн хүнд зориулалтын 20 гаруй техник хэрэгсэлтэй өдөр шөнөгүй ажиллаж байна. Орон сууцнд ахуйн газ дэлбэрч, тодорхойлбол Баянзүрх төвийн 31-р байрны оршин суугч цахилгаан тасарсан үед ахуйн хийн зуухыг хэрэглэж байгаад зуухаа унтраалгүй орхин гарсан байна. Улмаар цахилгаан иргэн ирэх үед асаалттай цахилгаан зуухны ойролцоо байрласан газ дэлбэрч, дэсрэлт үүсснээс тухайн айлын цонхнууд хагарчээ. Улаат хотод зуны усан парк барих ажил эхэллээ. Тодорхойлбол Женевийн нэрэмжит паркд хэдийн усан парк байгуулах талбайг тохижуулж эхэлсэн байна. Томчууд болон хүүхдэд зориулсан усан сан, тайз, нарлах сандал болон амралтын хэсгийг энд байгуулах юм. Тэгэхээр энэ зуны турш улаан үдчүүд сэлэх, нарлах, тогтохтой тусгай газартай байх нэ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.